Гэхдээ шинэ жилийн уур амьсгал орсон энэ цаг мөчид цөмөөхөө балет дахин тоглогдох гэж байна. Тус балетны одоо цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалan завсардсан байсан бол одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Алтан хуйгийн одоо дэглэлээр дахин одоо өнгө төрхтөөр шинэ нэгдэж байгаа юм. Энэ тоглолтын талаарх та бүхэндээ мэдээлэл өргөе. Балетын урлагтай одоо та бүдгийг дурлуулах одоо хамгийн ихний балет болно. Тэгэхээр нэг осондоо бидний биеэр цус ирж байгаатай адилхан яг балетын гол үндэс нэг балет хийж нэрлэх юм бол цөмөөх. Энэний цаана маш их олон сонсоод байгаа. Ерөөсөө цэвэр мөрөөдлөөр аялуулдаг. Яг бидний хүүхд орчин гэдэг том болсон ч гэсэн би хүүхдээрээ байдаг гэж ярьдаг шиг. Яг тэрийг бий болгож яадаг. Гэр бүлд үнэхээр сайхан турсамжийг үлдээж яадаг. Бүр цаашлаад одоо бүр ингээд нарийн орох юм бол тайзан дээр гарах боломжуудыг хүүхдэд өгч яадаг. Яг дөрвж эрдэм чадвар алтан тайзан дээр мэрэгжлийн бүшигтэй хамт өөрсдийн гэсэн тодорхой таарсан дөрөвттэй байдаг. За одоо яг энэ найруулад гэх юм бол тайзан дээр жишээ нь баавга бүжиж байна. Балет гэдээ утгаар баавга тайзны бүжигээр ингээд төсөөлөл өөр баг. Тэгэхээр ирж үтсэн хүмүүсүүд одоо маш өрмөцөөр тэрийг бол харан жишээ. Балет гэж хардаг өнцгөөс биш те өөр өнцгөөс бас энийг сонгодог урлагийг харах боломжуудыг цөмөхөө өгнө гэдэг тоочод байх юм бол аягүй их юм байна. Тэгэхээр би маш одоо тодорхойлж байна. Ерөөсөө л бидний те бий болоход явдаг. За цоглох зүрх нь бол те балет төр бол цөмөхөө байх юм шүү гэсэн үднэс цөмөхөг 2014 оноос найруулж тавьж гисэн байна л да. За цөмөхөө балет үзэгч штэ хэр давталч амар. Цөмөхөө балетыг өмнө үзэж байсан уу? Үзсэн. Ер нь цөмөхөө балетын юу гоё юм бэ? Хөврөл дийчид Тэр гоё юм те. Амар гоё юм. Тэгээд үзэхээс өмнө би ингээд нөгөө нэг номын уншаад ирсэн. Тэгэхээр илүү гоё ойлгох гэж бодож байна. Өмнө нь үзэж байгаагүй. Яг ингээд киног нь үзчихсэн. Яг балетыг нь үзэж байгаагүй. Карантинаас өмнө айгүй их үзчихсэн. Тэгээ одоо л үзэж байгаа бүр догтлоод гоё. Игчдүү хоёр ингээд ёлк гэднэрээ засаал. Тэгэл ёлкныхын тоглоом нь нөгөө нэг модон тоглоом нь байх ч юм уу гэдэг. Үзэгчид бол хүүхдүүд угаасаа ойлгомжтой. Том хүмүүс аяг их байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ өөр яг цэвэр сонгодог балет байгаа. Хүүхдүүд орсон гэр бүл ер нь бол хүүхдүүдээр бүрдэхгүй шүү дээ. Ээж аав нар байна те, эмээ өвөө нар байна те. Тэгээд тэр хүүхдүүд тэгжээч тэр дулаан гэрүүл те тэр сайхан гэрүүл бий болно. Яг тэр шиг энэ балет өөр яг тийм. Тэгэхээр ерөөсөө л гэр бүлийн л балет тэгээд баяр дээр баяр нэмсэн. Бид нар шинэ жил болохдоо ямар их тоглолттой гэлээ те. Энийг одоо урлагийн зүгээс уран бүтээлийн зүгээс цөмөхөө балет бол та бүхэн тэр баярыг одоо те улам хөгжөөж баяртай болгож ирэх жилдээ те эрүүлийн аз жаргалтай сайн сайхан явах. Би тэ нэг юм дээр түүх ярил л да одоо жишээ нь цөмөхөө балетээс одоо болж нөгөө нэг модон цөмөхөө чинь тоглоом их одоо хүмүүс хүрлээ штэ те. Тэгэд энэ нь болохоор юу гэдэг Германы юу л да одоо ус домогт яасан. Тэгээд энэ Германы гэр бүлүүд яг энийг бол одоо гэр бүлийг хамгаалагч гэж бас ярьдаг тийгс бас нэг домд юм шиг байна. Тэгээд тэр нь юу гэж нэг бол нэг арцгар шүттэй тэр те шүдээр одоо муу энергийг зайлуулж бас тэгж ярьдаг байгаа. Европт одоо тэгж бас үздэг байна шүү дээ. Тэгээд айл гэрийг хамгаалж бас ад жаргалыг авчирдаг гэсэн нэг бэлэг тэмдэг бас. Ер нь бол бас цаана яа. Зүгээр сонирхуулаад ярихад. Тэгэхээр яг бидний зүйлс бол дэлхийн сонгодог олон улсад ерөнхийдөө 200 гаруй орно. Яг одоо 5 төв дээр тоглогдож байгаа балет юу вэ гэхэд л угаас цөмөх.